Өнөөдөр бидэнд нэрхэм өдрийг зөвшөөрч эзэн таны өмнөр хүндэтгэл мөргөл магтаал өргөх боломжоор хангасан танд талархъя. Энэ цагт эзэм та бид бүгдийг удирдаач, ариун сүнсээр эзэм та энэ цагт бид бүгдийг удирдаач. Ариун сүнсээр удирдуулсан Иммануэль чуулганыхан байхад эзэм та туслаач, талархсан сэтгэлээр өргөлөө өгч байна. Өгч байгаа хүн нэг болгоныг эзэм та өрөөж 572 загсны дүүрлийг дүүргэж өгч туслаач. Амен. Эзэм энэ цаг таны үгийг сонсохыг хүсэж байна. Таны үг сонсон залбирахыг хүсэж байна. Бурхан минь ариун сүнс эзэм та удирдаач. Эзэм энэ үгийг дамжуулахад эзэн таны ариун сүнсний хүч чадлаар үнний үгийг дамжуулахад эзэм туслаа. Сонсож байгаа интернетээр хам сонсож байгаа итгэлийн хайртай хүн нэг болгон дээр эзэн таны үгийг ойлгоход ариун сүнсний хүч чадлаар туслаач. Орчуулж байгаа миний дээр ч гэсэн эзэм энэ та ариун сүнсний хүч чадлаар мэрэгэн ухаан мэдлэг хүч чадлаар эзэм таны үг ойлгон дамжуулан орчуулахад туслаач. Талархаж авран эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдөө энэ цагт сууцгаана уу? Рут номын 1. Рут номын 1. Рут номын 1-ийн 8-аас эхлээд 17 хүртэл уншъя. За уртч гэсэн яг бүгдээр уншъя. Рут 1-ийн 8-аас 17. Наум 2 бэрдэ явцгаа та хоёр өөрсдийнхөө эхийн гэрт буцах тун та нар нас барагсад хийгээд надад хандсны чинь адил эзэн та нарт энэрэнгуй хандах болтугай. Эзэн та хоёрыг өөрсдий чинь нөхрийн гэрт амирлангуй байлган сойрхох болтугай хэмээн өгүүлв тэр. Тэгээд тэр тэднийг үнсээд тэд дууга өндөрсөн уйлуулдав. Тэд түүнд гэвч бид заавал таны ард түмэн рүү тантай хамт буцна гэвэ. Харин Наамон буцах тун охид минь яагаад та нар надтай хамт явах ёстой билээ? Та нарын нөхөр болчихоор хөвгүүд миний хөвлөд одоо ч би гэж юу? Буцах тун охид минь яв. Учир нь би нөхөрт гарахтаа дэндүү хөгшнөө хэрвээ би надад найдвар би хэмээн хэлж энэ чинь нөхөрт гарсан бас хөвгүүн төрүүлсэн ч тэднийг өсөлн та нар хүлээх үү? Тэгснээрээ та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй охид минь яваад. Яагаад гэвэл энэ та нараас илүү надад хүнд байна. Учир нь эзний мотор миний эсрэг байсан юм гэвэ. Тэгээд дахин дууга өндөрсөн уйлуулдав. Орпа хадам ээжигээ үнсэн харин Рут түүнд наалдав. Тэгтэл тэр харахтун Авис чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад руугаа буцан явлаа. Бэргийнхээ араас буцаа гэв. Харин Рут таныг орхиж таныг дагахаас буцаж ирэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар руу би явж таны суух газарт би сууж таны ард түмэн миний ард түмэн таны бурхан миний бурхан таны үхэх газарт би үхэж тэнд би оршуулгадна. Тиймээс хэрв би үхлээс бусдаар танаас салбал эзэн намайг хатуу шийтгэх болтугай гэв. Амен. Рут 1-ийн 8-аас 17 уншлаа. Амен. За манай цуглаан үүрийн залбиралаар Рут номыг уншсан. За тэгээд өнөө оройны залбирлын лаар дамжуулаа та бүгдэд бас өөр үндэсгээс ярихыг хүсэж байна. Би бол Рут номонд маш их дуртай. Энд бол маш их гүнзгий хүсэл байна. Есүсийг бол энэ Рут номоос маш их тодорхой харах боломжтой ийм ном байгаа. Өнөөдөр өглөө өөрийн залбирлаар би Бооз Есүс Христийн дүр төрх бөгөөд яаж Рутийг эхнэр болгон хүлээн авч байна. Тэр дүр төрх
бол хичнээн Есүс Христ биднийг аварч бид нарыг үнэхээр аварсан аврагч гэсэн тэр дүрхийг бол бид нар эндээс бид нар өөрийн залбирлаар сонссон байгаа. За бидний 2022 оны тунхаг болохоор миний сүнсээ нэг нэггүй итгэлийн амьдралаар амьдр гэсэн. Тэгээд энэ тал дээр бид нар залбирч бидний зүрх сэтгэл итгэлийн амьдралаа дотроо бэлтгэлтэй байж байгаа тэр үгнүүдийг сонсож байна. За нэг сарын өмнөөс эхлээд би бол үргэлж энийг бэлдэн бэлдсэн цаг хугацаа байсан. За тэгээд та бүгдээс хүсэж байгаа зүйл үргэлж энэ өөрийн залбирал 3 дахь өдөр 5 дахь өдрийн оройны энэ үгийг та бүгдийг заавал сонсч өгөөч гэж хүсэж байна. Эзний өдрийн энэ номлол бүгд хоорондоо холбоотой. Эзний өдрийн номлол бол маш үнэхээр гайхамшигтай бүтээлийг би энд номлож байна. Тэгэхээр та бүгдийг дахин сонсож энэ номлолуудыг миний итгэлийн амьдрал үнэхээр тэр итгэлийнхээ амьдралыг хайж олохыг хүсэж байна. Тэгэхээр энэ үг номлол биднэрт маш их хэрэгтэй учраас би бол энийг зүгээр нэг төгсгөл өнгөрөхийг бодохгүй нэг нэггүй та бүгдэд тайлбарлаж өгч энэ болгон хоорондоо холбоотой гэдгийг та бүгдийг ойлгоосэй гэж хүсэж байна. Өнөөдөр үгийг харах юм бол сайн орпа гэж байна. За Орпа болон Рут хоёр бир гарч байна. Орпа болон Рутийн хоёр бирүүд Моб үндэстэн. Энэ эмэгтэй бирүүдийн итгэлийн амьдралыг харах юм бол за итгэлийн амьдрал гэж хэлэх үү аль эсвэл энэ хоёр хүний шийдвэрийг харахыг болвол одоо ч гэсэн мөн ийм итгэлийн амьдралаар амьдарч харуулж байгаа хүмүүс зөндөө байна гэдгийг бид нар эндээс харах боломжтой, ойлгох боломжтой. Тэгэхээр Рутийг бид нар хараад та бүгд бодоод үзээрэй. Йошуа шүүгчд ном байна. За Рут байна. Тэгээд дараа нь Самуэль 1-р Самуэль 2-р Самуэль байна. Энэ бүгд түүхүүдийг харуулсан номнууд маш их сонирхолтой хувь хүн болгоны Бурхан болоод Рутийн итгэлийг харсан гэдгийг бол Бурхан бидэнд харуулж өгч байна. За ерөнхийд нь бол харуулах бишээ. Ингэж итгэлээ илчилсэн хүн болол миний анхаарлыг татсан итгэгчээ гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нар Бурханы анхаарлыг итгэлийнхээ амьдралд өөртөө хандуул татах хэрэгтэй. Бурхан өөрөө мэдээд хийх байх гэсэн тийм зүрх сэтгэлтэй байж болохгүй. Бурхан өөрөө бүгдийг мэдээлэл илгээгээд өгч байх гэж бодож болохгүй. Бурхан бол хайр эмчин, Бурхан бол Бурханд итгэл юм болов гэж бол ерөөсө харж болохгүй. Бурханы зүрх сэтгэлийг би бол булаан авах хэрэгтэй. Бурханы анхаарлыг би өөртөө татах хэрэгтэй. Харин зарим хүмүүс болохоор жинхэнэ итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэрнээс тэгсгэл бөөрийн хилэл амьдраад байдаг. За тэгээ сайн болоо сайн болно, сайн болохгүй бол байна л үсэ сайн болох юм бол талархал. За тэгээ сайн болохгүй бол тэгсгэл байж идэг. Тэд нар өөрийнх нь итгэлийн амьдралыг тэд нар өөртөө харахтаа тэр нь зүрх сэтгэл анхаарлал ерөөс итгэлийн амьдралдаа хандуулахгүй тийм анхаарал байна. Тэгэхээр би итгэлийн амьдралдаа анхаарлаа тавихгүй байх юм бол Бурхан яаж анхаарах вэ? Бурханы анхаарлыг сэтгэлийг датсан итгэгч нар байхыг хүсэж байна. Өнөөдөр үгийг харах юм бол Орпа за Наум болохоор энэ итгэлийн тал дээр бол яриаггүй. За Наум бол итгэл байхгүй юм хтэй. Наум харин Рутийн хувьд бол Израилийн Бурханд итгэж байна. За Наум бол мөхсөн бүр за тэгээд өөрийнх нь нэрийг хүртэл Марара гэж солисон. Наум гэдэг нэр болохоор маш их гоё үзэсгэлэнтэй аз жаргал гэсэн утгатай нэр байгаа. Тэгэхээр баяр хөөртэй гэсэн delight гэж англиар энэ бол маш их баяр хөөр маш их үзэсгэлэнтэй утгыг илэрхийлсэн Наоми гэдэг маань. Тэгээд Наоми гэдэг энэ ирмийг бол намайг Наоми гэж дуулаа. Миний амьдрал
Миний амьдрал маш их муу зүйлүүд болсон учраас намайг бити наам гэж дуудаа гэд намайг бол мараараа гэж дуудаа гэж хэлсэн. Надад бол эсэглэн амт байна гэсэн тийм үг. Эсэглэн амт гэсэн утгатай тэр нэрээр дуудаа гэж хэлсэн. Наамны хувьд бол итгэл байхгүйсэн, харин хэрвээ итгэл байсан бол та нарын моб хүмүүс рүү буу яваа гэж хэлэх ёстой байсан шүү дээ. Гэтэл тэр бурхад руугаа буу буцаа гэж хэлэх ёстой байтал харамлах ёстой байтал харин тэрнээс илүүгээрээ намайг давно тэр моб руу явна өөртөө мэдээ хамаагүй. Та нар өөрсдийнхөө хүслийн дагуу яваа гэсэн утгатай хэлж байна шүү дээ. Та нар өөрсдийнхөө аз жаргалыг хай, өөрсдийнхөө хүслийн дагуу хий гэж хэлж байна. За тэгээд анх эхлээд энэ хоёр Орпа болон Рут болохоор тэр хадам ээждээ дассан байсан. Хадам ээжийн хайр, хадам ээжийн тэгээ удаан амьдарсан байсан учраас үгүй эцээ хүртэл тантай байна, явнаа ээждээ хамт байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоромд бол тийм сэтгэлтэй байна. Харин итгэлийн амьдрал гэдэг нь тэр хором болгонд болвол жоохон тийм сайхан бодож магадгүй. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө бүхий зүйлийг зараад эзний өмнө үйлчлэхийг хүсдэг. Гэтэл бидний итгэлийн амьдрал гэдэг нь одоо биш үргэлж эцээ хүртэл үргэлжлэх итгэлийн амьдрал шүү дээ. Тийм болохоор энэ Орпа гэдэг бэр та бүгд бодоод үзээрэй. Би хичнээн үнэхэр хүүхдүүд дахиж төрүүлэх боломжгүй шүү дээ настай учраас. За өнөөдөр ч гэсэн би жирэмсэн болоод хүү төрүүлээ ч гэсэн та нар бол насны маш их ялгаа гарна. Энэ бол биш ээ. Тэгэхээр Орпан нь тэгээд бол тийм байна гэд явж байна. Харин Рутийн хувьд бол эцсийн хүртэл хадам ээжгээ хажууд байна шүү дээ. Тэгэхээр энийг бол үнэхээр энэ бол жинхэнэ одоо энэ цаг үеийн итгэлийн амьдрал маш олон хүмүүс за тэгэл хүлээн зөвшөөрөх болон бол янз янзын шалтгаанслаад эзнийг дагаж явдаг хүмүүс байна. Боломжтой нөхцөл байдал за тэгээд дассан зүрх сэтгэл за хин хүмүүс хүм цуулганд ирдэг болохоор гээд итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүсийг харж үйлддэг хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүний өөрийнх нь бодож байгаагаар бол миний энэ нөхцөл байдал солигдохгүй өөрчлөгдөхгүй миний нөхцөл байдал муу биш байх юм бол итгэлийн амьдрал гэдэг нь миний сүнсний төлөө. Амен. Би итгэлийн амьдралаар сайн амьдралаа гэх юм бол жоохон ч гэсэн бөөнг хураахаас илүүгээр тэр бол итгэлийн амьдрал биш. Манаас хүм чуулган бол хин нэгэнд хайртай учраас хин нэгэнд туслахын учраас хин нэгэнтэй дассан учраас бишээ. Наоми хувьд болохоор Наоми хэлж байгаа энэ үг гэдэг нь бол муу мөртөөсөө бас тэр Наомны байр суурьнаас бол итгэгч бол хүн биш. Харин жинхэнэ бодиттой байгаа зүйлээ л тэр бэрдүүдэд хэлж байна шүү дээ. Тэгэхэд тэнд бол жинхэнэ итгэлтэй итгэлгүй хүмүүс бол ялгагдж байгаатай адилхан хоёр бие бол яг ингэж хуваагдж байна шүү дээ. За жинхэнэ бодитоор та бүгд бодоод үзээрэй гэж хоёр биертэй хэлж байна. Та нар өнөөдөр хүнтэй суух боломж байнаггүй надтай цуг явах юм бол өөр газар нутагт очиж яаж амьдрах гэж байна та бүгд бодоо гэж хэлэхэд Орпа бол тийм ээ би бол явъя гэдэг явж байна. За 15-ыг харах юм бол Рут 1:15 тэгтэл тэр харагтун Авса чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад руу буцсан явлаа бэрийнхээ араас. Тэгэхээр энэ хоромд бол шууд л там руу явж байна. Харин Рутийн хувьд би ээжтэйгээ яагаад хамт байгаа юм бэ гэдгийг ойлгож байна уу? За миний хувьд асуухыг хүсэж байна. За мэдээж асуух цаг үе ирэх баха. Мөнхийн улсад очихоор Рутээс би асуух боломж надад байх. Үнэхээр юуг харж тийм итгэлтэй байсан юм бэ? Ямар нэгэн зүйлийг бол Рут тэндээс харсан байна. Израилийн бурхан бол жинхэнэ бурхан гэдгийг бол Рут ойлгосон, мэдсэн. Тэгээд тэр хүн Рутийн амьдрал бол муу зүйлүүд байсан. Нөхөр нь нас барсан. Хүүхдүүд нь байхгүй. Хүүхдүүд ерөөс төрөөгүүд өөр удан байхгүй. За тэгээд хадам эцэг нь нас барсан. Тэгэд өөрт нь туслах, хамгаалах ямар ч эрхтэй хүн алга байна. Гэр бүл ч алга байна. Харин
Рут юуг харж шийдвэр гаргасан юм бэ гэдэг тэр жинхэнэ тэр итгэлийн шийдвэр бол гаргасан. Амен. Рут бол үгүй. Энэ дэр бол маш их чухал зүйл. Хэрвээ би за өвхлөл намайг хатам ээжээс салгахгүй байх юм бол бусад үед бол хатам ээжийн хажууд би байна гэж хэлсэн тэр шалтгаан бол таны бурхан миний бурхан гэж хэлж байна. Хэрвээ би ингэж үйлчлэхгүй байх юм бол би харагдана. Би тэр хэмжээний итгэлтэй байж бурханыг дагаж явж байна. Тэгэхээр одоо ийм итгэл бол маш их байна шүү дээ. Итгэлийг харах юм бол жинхэнэ бурханд итгэх итгэл биш байна. Зүгээр хоорондоо бие биендээ дассан хүнийг хүсэмжилсэн хүнийг дагаж ирдэг хэн нэгний хүний царай зүсийг харж тэгэхээр энэ итгэлийн амьдралаар энэ сүнс чуулган дээр нэг гэдэг нь би өөрийнхөө сүнсний төлөө ирж байна шүү дээ. Дагаад хэлнэ үү? Миний сүнсээ намайг хайрлаач 3 удаа хэлээ. Миний сүнсээ намайг хайрлаач. Миний сүнсээ намайг хайрлаач. Миний сүнсээ намайг хайрлаач. Амен. Тэгэхээр миний сүнсэнд бол ерөөсөн анхаарал хандуулахгүй байна шүү дээ. Тэгээ бурхан та намайг өрөвдөөч гэж бол хэлэх боломжгүй, хийгч боломжгүй. Би өөрийнхөө сүнсийг хайрлах хэрэгтэй. Миний сүнс амьдрах хэрэгтэй. Харин ингээд харах юм бол итгэлийн амьдрал гэдэг нь хэн нэгэн хүнээс болоод нөхрөөсөө болоод эхнэрээсээ болоод хэн нэгнээс болоод хэн нэг нь надад тусалсан учраас гээд тийм зүйлийг дагаж явж байгаа хүмүүс их байдаг Америкт. Тэгээ Америкт болохоор солонгос сүм чуулганууд 1980 он 70 оноос эхлээд бол Америкт солонгос сүм чуулганууд маш их байсан. 70 80 90 онд бүгдээ солонгосоос ирсэн хүмүүс байсан. Одоо болоод солонгос чуулганаас илүү 2 дахь үеийнхэн тэр чуулганд үйлчилж байна. За тэгээд солонгосоос орж ирэх юм бол тэнд солонгосоос Америк руу очих юм бол тусламж хэрэгтэй. Яагаад сүм чуулган дээр туслаач гэх юм бол сүм чуулган бол туслана татгалзах боломжгүй. Тэгээд сүм чуулган бол нэг хүнийг ч гэсэн эзэн рүү удирдахын төлөө тусалж өгдөг. Тэнд бол маш их анхаарал тавьдаг. Тэгээд тэрнээс болоод хүмүүс сүм чуулганд явдаг хүмүүс байдаг. Тэгсэн ч гэсэн тэгж явж байгаад хүмүүс бол итгэдэг хүмүүс байдаг. Тэгээд тэр өөрт нь итгэлийн амьдралаар амьдрах болдог. Тэгээд тэр дараа нь тусалсан ч туслаагүй байсан ч итгэлийн амьдралаар маш гал халуун амьдралдаг бөгөөд энэ бол жинхэнэ итгэлийн амьдрал. Би бас энийг маш их харсан. Маш олон хүмүүс туслахгүй байх юм бол сүм чуулганд ирэхгүй. Туслах юм бол сүм чуулганд ирээд байдаг. Тэгэхээр энэ болохоор хэрэгцээг л харж ирж байна шүү дээ. За би өнгөрсөн жил та бүгдэд маш их хэлсэн. Бидний итгэлийн амьдрал гэдэг нь үнэхээр энэ хүлээн зөвшөөрөгдөж бусдын царайг харж ингэж нааш цаашаа явах биш ээ. Харин бурхны өмнө итгэлээ харуулах хэрэгтэй. Миний сүнсийг хайрлаж би өөрийнхөө сүнсийг хайрлан өөрийнхөө сүнсийг улам илүү өсгөж би өөрөө амьдрах хэрэгтэй. Амен. Миний сүнс болвол амийг авч миний сүнс хүч чадлыг авах ёстой байтал тэр нь 2 дахь нь 3 дахь нь болоод онц биш, чухал биш. Зүгээр л хүмүүсийн царайг хараад сүм чуулган дээр л хүмүүсийн царайг хараад тэгж итгэлийн амьдралаар амьдарч байх юм болвол тэгээд тэр түүний хүссэн зүйл болохгүй байх юм бол сүм чуулганаасаа явдаг. Тэгээд сүүлд нь тэр орчныг хараад энэ хэцүү байх юм бол сүм чуулганаасаа л явдаг. Энэ бол итгэлийн амьдрал биш ээ. Өгсөн, уруудсан суургүй итгэлийн амьдрал. Тэгэхээр тэр итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс өөрсдөө хэрэгцээг харж итгэлийн амьдралаар амьдарч байгаа л буцаж байна. Тэгэхээр би амиа тавиад амьдралынхаа туршид нөхөр байхгүй байсан ч бай, ажил бүтсэн ч бүтэхгүй байсан ч гэсэн хэрвээ та бүгд бодоод өгөөрэй. Бооз Рутийг хараагүй байх юм бол уулаасаа Израиль ард түмэн болохоор өөр үндэст нь тэр эмэгтэйг бол хардггүй, хуурм хийдэгчгүй. Харин Рутийг харж байхаа тэр хайж харсан тийм хүн бол байхгүйсэн. Бооз болохоор Рутийг хараад тэр эмэгтэй бол жинхэнэ итгэлийн амьдралтай. Тэр бол зөвхөн Рутийн өөрийн итгэл байсан шүү дээ. Гэхдээ итгэл байхгүй бол энийг бас харах боломжгүйсэн. Рутийн
Бидний хэлсэн зүйл юу вэ гэхээр би амьдралынхаа туршид би бол амьдрнаа хадам ээжтэйгээ амьдрнаа гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр бид нар миний сүнсээ нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрцгаая. Та бүгд яаж амьдрахыг хүсэж байна? Нэг сар дундаа ороод дууслаа. Өнөөдөр хийсэн 21 шүү дээ, нэг сарын. За бүр удахгүй 2 сар гарах нь байна. Тэгэхээр бид нар бүр нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрын, нэг зүйлийг орхитуулахгүй. Тэгээ энийг хийж үйлдэж байтал миний сүнсээ итгэлийн амьдралаар амьдрын, миний сүнсээ нэг итгэлийн амьдралаар амьдрын гэж ийм болчихно. Тэгэхээр жинхэнэ энэ итгэлийн амьдралыг би харуулж чадаж байна уу? Ямар ч зүйл надад тохиолдсон. Би итгэлийн амьдралаараа энэ рут шиг ямар ч зүйл надад тохиолдож байсан. Би Бурхныг сонгоно. Эзний ажлыг сонгоно. Би итгэлийн амьдралаа түрүүнд сонгоно гэсэн нэгэнгүй тийм биднэрт бол итгэл тунхаг байх хэрэгтэй. Бидний итгэлийн амьдрал гэж бол энэ өнөөдөр би өөрийн залбирлаар та бүгдэд номлосон тэрийг санаж байгаа бол би та бүгдэд хэлсэн. За бооз болохоор рутыг авахын тулд түүний тэр газрыг худалдан авсан. Нөхрийнх нь газар байсан шүү дээ. Тэгэхээр рутийн хувьд бол нөхрийн үлдээсэн газар байсан. За тэгээд боозын хувьд бол тэр газартан шунж руттэй болол суусан юм биш. Харин рутыг туслахын тулд рутыг авахын тулд түүний газрыг авсан. Тэгэхээр тэр газрыг авахаар рут бол хамт ирсэн. Есүс биднийг яалаа? Бидний төлөө золиос болж биднийг аврахын төлөө гим нүглийн золиос болсон шүү дээ. Гим нүглийг өөртөө үүрсэн. Амен. Яагаад гим нүглийг үүрсэн? Бид нар гим нүгэлтэн учраас гим нүгэл дотор орооцолсон хүлэгдсэн нэгэн хүн төрлөختөн бид бүгд байсан. Тэгээд гим нүглийн золиос болоход тэр гим нүгэлтэй цуг ирж байгаа хүмүүс юм бэ? Бид нар байна. Тэгэхээр бид нар эзэнтэй нэг болж Есүс бидний гим нүглийг загалмай дээр цовдлож өгөхөд гим нүгэл өгөж Есүс нэг бурхан амьлуулж түүнтэй бид нар нэг болсон. Түүнтэй бид нар дахин амьлсан. Амен. Тэгэхээр ийм болвол арга барил өшөө бас нэг байна. Бидний итгэлийн амьдрал гэдэг маань би итгэлтэй байна. Итгэлээр амьдрнаа гэсэн тэр хоромд итгэл дотор юу дагаж ирдэг вэ гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Ром номыг харъя. Ром номын 8:17. Ром номын 8:17. Хэрвээ бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчд нь бас мөн Христтэй хамт алдаршуулгахын тулд хэрвээ бид үнэхээр түүнтэй хамт зовдог юм бол бид Бурхны өв залгамжлагчд бөгөөд Христийн хамтран залгамжлагчд юм аа. Амен. Тэр би Бурхны хүүхэд болсон. Би Бурхны хүүхэд болж эзэнтэй өв залгамжлагч болсон бол энэ итгэлийг дагж ирж байгаа зүйл байна. Би тэр итгэлээр аврал авсан. Тэр авралыг авснараа тэр аврал дотор бол алдар байна. Амен. Авралыг авахад тэр дотор алдар байна. Хичнээн сайхан. Зөвхөн аврал аваад зогсох биш, тэн дотор бас алдар байна. Тэр алдрыг бид нар авахын тулд зовлон байна. Амен. Тэгэхээр бид нар энийг хүлээж авах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ зовлон Есүс Христийн зовлон. Тэгэхээр бидэнд бол ерөөсөө ингэж хэлж чаддаг, тунхалж чаддаг зүйл байх хэрэгтэй. Энэ болгоныг бид нар бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Маш олон хүмүүс ийм итгэлийн амьдралаар амьдардаг. За бизнесийн ажил сайн болох юм бол би Бурханд үйлчлэе. Энэ рутийн итгэл биш ээ. Миний хувьд амьдралаар ямар нэгэн сайн зүйл болох юм бол би эзэнд үйлчлэе. Үгүй энэ бол итгэгч хүний итгэл биш. Шууд харах юм бол үгэн дээр тэгж бичээгүй байдаг.
За үнэхээр чиний бизнесийн ажил чинь сайн болох юм бол хүндэтгэл мөргөл өргөө цаг байх юм бол өрөөх юм бол би ингэж чи тийм зүйлүүд бол байдгүй ерөөсөө л өргөдөг үйлчилдэг. Энэ бол бид нар энэ дээр маш зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ алтар гэдэг маань алтар зовлон сүнслэг ертөнц гэдэг маань энэ нэг мөнгөний задгаа мөнгөний хоёр тал, нэг тал нь алдар, нөгөө тал нь зовлон. Тэгэхээр би энийг бол мэдэж итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Амен. Есүс биднийг аврахын төлөө. Тэгэхээр биднийг аврах тэр зам ганцхан л байсан. Яаж аврах вэ? Гим нүглийг байхгүй болох хэрэгтэй. Тэгээ тэр бол гим нүглийн төлөө золиосуулж өгсөн шүү дээ. Тэрсэн шиг бид нар ч гэсэн мөн энэ алдрын төлөө эзний алдар зовлон энэ алдрыг бид нар зовлон дотор авнаа. Тэгэхээр бид нар энэ алдрыг зовлон дотор хүлээн авъя. Тэгэхээр бурхан минь ээ ямар ч зүйл надад тохиолдож байсан бүх зүйлийн түрүүнд эзэн таныг сонгоё. Эзний хаанчлалыг хай. Энэ бол хамгийн түрүүнд харин бус зүйлүүд бол хоёр дахь нь гэсэн бидний итгэлийн амьдралд бол ийм итгэлтэй байх хэрэгтэй. 1-р Петр номыг харъя. 1-р Петр 1:6-7 хэдийгээр та нар эдүгээ төр зуур шаардлагатай болон элдвийн зовлон гэдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. Ингэснээрээ та нарын итгэлийн шалгуур нь галлаар шалгагдах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байна. Есүс Христийн илчлэл дээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм аа. Амен. Бид нар энэ жил биднээр зогсохгүй. Бүгд зөвхөн энэ жил биш, айл хизээний бид нар эхэлсэн 2 жилийн өмнө за 2000 жилийн өмнө Есүс Христ ирснээрээ эхэлсэн тэр юу вэ гэхээр бидний итгэлийн амьдрал дотор сорилт байна. Жинхэнэ итгэл гэдэг маань ямар ч тохиолдолд миний үйлчлэл, миний энэ байгаа байдал, миний хүндэтгэл мөргөл өргөж байгаа энэ бүхий зүйлүүд бол хизээч ганхаж хөдлөхгүй. Энэ бол итгэл. Тэгэхээр бид нар энэ сорилтуудыг даван гарах хэрэгтэй. Ямар ч зүйл болж байсан би эзний өмнө өргөж эзэнд үйлчлэе гэсэн зүрх сэтгэлээр түрэн гарах хэрэгтэй. Тийм итгэлийг Орпагийн хувьд бол бодоход тийм юм байна. За тэгэхээр надад бол хэцүү зүйл болох юм байна. За мэдлээ ээжээ хайртай гээл шууд өөртөө тэр моб үндсэн хуурамч шүтэн рүү явж ин харин рутийн хувьд бол тэгсэн ч гэсэн би эзэнд үйлчилнэ. Би түрүүлж Израилийн бурхныг хайна гэж байна. Энэ бол үнэхээр маш үзэсгэлэнтэй, нэмэгтэй. Тэгээ Есүс Христийн тэр ертөнцид дотор бол орж байна шүү дээ. Есүс Христээр дамжуулаад 2-р Петр номын 1-ийг харъя. 1-5-ыг харъя. 1-5-аас 8 хүртэл уншия. Яг энэ хүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээрээ итгэл дээрээ сайн давуу байдал дээрээ мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдал дээрээ төвчээр дээрээ сүсгэлэл дээрээ ах дүүсээ инэрлэл дээрээ хайрыг хамтдгаа. Хэрвээ та нар эдгээр чанарууд байгаа бөгөөд улмаар нэмэгцээр байх бол эдгээр нь бидний эзэн Есүс Христийг мэдэх та нарын үр ашиггүй үр жимсгүй байхгүй. Тэгэхээр бид нар Есүс Христэд итгэснээрээ аврал авна. Итгэлийн дээр барилга барина гэдгийг бол мэдээгүй биз. За тэгэл барилга барина итгэл дээрээ сайн давуу байдал дээрээ мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдал дээрээ төвчээр дээрээ сүсгэлэл дээрээ ах дүүсийнхээ инэрхтэйд энэ болгон бол тийм амаргүй. Энд бол зовлон байж
Тэгэхээр энэ барилгыг барьж байгаа хүмүүсийн дотор алдар байна. Тэгэхээр Иммануэль чуулган алдрыг сонгохыг хүсэж байна. Алдрыг бид нар сонгоно гэх юм бол тэр зовлон дотор байж зовлон дотор байх юм бол алдар биднэрт заавал байна. Тэгэхээр алдар болон энэ зовлон бол Есүс Христийн зам. Тэгэхээр бид нар энийг сонгоод энэ жил Бурхан минь ямар ч зүйл болж байсан эзэм танд үйлчлэе. Хүндэтгэл мөргөл өргөе. Эзний өдрийг сахи ямар ч зүйл болж байсан би эзний өмнө үнэхээр сүм чуулгана үнэхээр босгож Бурханы хаанчлалд үйлчлэе гэсэн итгэгч нар байж миний сүнсээ нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрье. За энэ удаа 3 удаа чанга хэлээ. Миний сүнсээ нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрье. 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 Амен. Бүгдээ энэ цагт хамт залбирцгаая. Эзний заасан залбирлыг залбираад тэгээ бүгдээ хамт залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам юмд алхахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бооруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүрүүрт таних. Амен. Бүгдөө хамт энэ цагцаа хойно бол хөгжим тавина. Бүгдөө хамт залбирцгаая. 5 дахь өдөр болгонд би та бүгдэд хэлж байна сэдв. Тэгээд энэ бидний номлол болон сэдв байгаа. Тэгэхээр эзнийг би сонгож юунаас түрүүнд эзнийг анхаарлыг татсан итгэгч болохын төлөө эзэм та намайг удирдаач. Эзэм минь та надад туслаач. Эзэм би тэр алдрыг сонгосон учраас би энэ зовлон дотор байж эзний нэг сонгосон итгэлийн амьдралаа харуулъя. Тэгээ бүгдөө залбирцгаая. За өнөөдөр ч гэсэн бас хөгжим тавиад залбирна. За тэгээд